Alright. Зя. Өнөөдөр шүү дээ 5 сарын 7-ны өдөр болж байна. Тэгээд 5 сарын 7-нд юу болсон бэ гэхээр Төв банкны FOMC митинг болсон. Тэгээд өнөөдөр FOMC митингтэй холбоотой бас бусад маркетинг болж байгаа зүйлүүдийг криптотой холбоотой мэдээллүүдийг оруулах гэж бодлоо. Тэгээд юуны төрөнд ойрд яга видео ороогүй гэхээр төсөлт болоод ороогүй. Тэгээд Америкт ямар ч байсан анх удаага яг дээд боловсролын институт төгссөн. Тэгээд компьютер сайенсээр магистр авсан байгаа. Тэгээд энэ бас гоё мэдээ болсон. Тэгээд шууд юугаа эхлэе. Ярээр гараа. Тэгэхээр FOMC meeting. FOMC дээр ер нь мүлжүүртэй болгоны чатан дээр ч бид нэр ярьж ирсэн. Өмнө ч гэсэн би яриан дээр хайлтуурсан байх гэж бодож байна. Төв банкны бодлогын хүн дээр бол угаасаа өөрчлөлт орж ирэхгүй гэдэг хүлээлттэй байсан. Тэгээд тэр хүлээлтийн дагуу болсон. Хамгийн гол зүйл маань юу байсан бэхээр Паулийн мэдээж яриа дээр бол зах зээл их анхаарал хандуулсан. Тэгээд илүү хүлээгээд ажиглана гэдэг ерөнхийдөө байр суурьтай байгаа гэдгийг бол илэрхийлсэн. Тэгээд Трамп өөрийг чинь солино гэсэн жилийн дараа тэр талаар юу гэж бодож байна гэсэн иймэрхүү бас нэг асуултууд орж ирсэн. Тэрэн дээр бол Паул бол огт хариулт өгөөгүй. Тэгээд ямар ч байсан дараагийн митинг дээр бол бас рейтийг бүтэн гэж баларж байна. Хэвэнд нь ерөнхийдөө бол байлах бас магадлал илүү өндөр байгаа. Тэгээд Төв банкны хувьд бол яг хуу зах зээл нийтийн тодорхойгүй байна. Тарифаас болоод богино хугацаанд ханш өсч магадгүй, ажилгүйдэл ч гэсэн ихсч магадгүй. Тэгэх юм бол тийм stagflationary буюу инфляц өндөр тэгсээр нь эдийн засгийн өсөлт муутай, ажилгүйдэл ихтэй ийм сонин нөхцөл макро нөхцөл рүү орчиж магадгүй гэдэг юм айц ирэхэд бас Төв банк байгаа гэдгийг бол ер нь бол харуулсан. Тэгээд ямар ч гэсэн хэрвээ stagflation болчих юм бол Төв банк бол шийдвэр гаргахад бол нэлээд төвөгтэй, нэлээд хэцүү. Тэгээд ямар ч байсан цаашд бол яах нь мэдэгдэн энэ удаагийн митинг бол тийм амар зах зээл дээр бол чухал нөлөө бүхий уулзалт байсан гэж би бол бодохгүй. Илүүтэйгээр Трампын засгийн газраас гарч байгаа цагаан орноос гарч байгаа мэдээлэлд мэн зах зээл дээр илүү нөлөөтэй мэдээлүүд байсан болов гэж бодож байна. Тэгээд хятадтай эцэст худалдааны хилцээр хийх талаар хагасаа өдөр Швейцарт уулзалт хийхэр болсон. Тэгээд энэхүү хилцээрийг удирдах ерөнхийдөө бол negotiation-ыг хийх гэж байгаа Америкийн талаас оролцож байгаа хүн маань юу вэ гэхээр Scott Bessent байгаа. Тэгээд яг худалдааны хилцээр ярихаас илүүтэйгээр худалдааны хилцээртэй холбоотой хилцээрийг хийж эхэлье гэдэг хилцээр гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо чинь шууд тоо яриад тэгин гэхээс илүүтэйгээр ерөөхдөө нээлттэй харилцаатай бай гэдэг талаар ярилцаа гэдэг юм болсон. Тэгээд миний сүүлийн үед нэг үзээд байгаа нэг юм YouTube channel байгаа байхгүй. Тэгээд энэ нэмэгтэй ерөнхийдөө хятадтай холбоотой мэдээллүүдийг оруулдаг. Тэгээд хятадын коммунист намаас задарсан мэдээллийн дагуу бол хятадын Америкийн худалдааны дайнтай тэмцэх юм стратегийн бодлого бүхий ерөнхийдөө уулзалтын мэдээлэл задарсан гинэ. Тэгээд энэхүү мэдээллийн дагуу бол энэхүү бичиг баримтын дагуу бол 5 үндсэн ерөнхийдөө стратегийг тодорхойлсон гинэ. Тэгээд эхнийх нь болохоор мэдээж бусад орнуудтай цуг одоо Америк эсрэг зогсох те. Тэгээд энэний орлогыг бол угаасаа хийсэн. Тэгээд зөндөө олон орнууд руу мэдээж хятад холбогдсон байсан. Гэхдээ хятадаас илүү Америкийг ерөнхийдөө бол холбоотой орнууд бол сонгоод илүү чухалчилж үзэж байгаа. Тэр дундаа энэтхэг жишээ нь Америкт бол нэлээд харилцаатай сайтай байгаад чинь бид нар бол хятадыг орлоод дараагийн одоо том одоо үйлдвэрлэх улс орн болох юм боломж байгаа юм байна гэдэг энэ боломж очиж надад харсан байх чийтэй байгаа байхгүй. Тэгээ Тайваны хувьд мэдээж жишээ нь хятадтай Америктай харилцаа сайтай байгаад тэгээд Америкийн зөндөө олон шаардлагуудыг ерөнхийдөө биелүүлэхэд бэлэн байгаа нь бол айгүй ил байгаа. Ягаад тэгэхээр TSMC-ийн хувьд жишээ нь Америк руу амар олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд ингээ үйлдвэрээ шилжүүлэх чинь бол үнэхээр юу гэдэг бизнес талаас ашигтай зөв сонголт байсан бол аль дээр хийх байсан шүү дээ. Тэгээд одоогийн байдлаар бол Трампын гарч ирсэн нэрийн шахалтанд ороод энэ хүү хөдөлгөөнийг айгүй эрчимтэй хийж эхэлж байгаа нь нэг талаасаа Трампын энэ хүү хүсэлтүүдийг биелүүлээд тэгээд Тайван юу гэдэг те аюулгүй байдал талаасаа Америкийн өргөжлүүлэн батлан хамгаалахын одоо хамгаалтыг авах, цэргийн одоо энэ хамгаалтыг авах, батламжийг авах сонирхол өндөртэй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр зөвхөн мөнгөний талаарх асуудал биш, энэ бол Тайваны бол одоо
эрх чөлөөтэй холбоотой тусгаар тогтнолтой холбоотой асуудал байна гэсэн үг байна. Тэгээд хоёр дахь төлөвлөгөө нь болохоор financial war plans буюу санхүүтэй холбоотой дайн дээр болохоор юу гэж үзсэн бэ гэхээр Хятадын Америкт хөл хөдөлгөөр эзэмшдэг аюул хэмжээний хөрөнгөтэй жишээ нь элитүүдийн бүгдээр энэ хөрөнгөө Америкаас татахыг шаардна. Хоёрт нь болохоор Америкийн засгийн газрын бондыг богино хугацаанд $1 трлн, $2 трлн гэнтэр ингэж дамп хийх буюу аюул эрчимтэйгээр зарах гэнтэр гэсэн иймэрхүү төлөвлөгөөнүүд бас ярилцсан гинэ. За тэгэнгүүтээ Хятадын дотооддоо хийх арга хэмжээнд нь болохоор Америкаас ерөнхийдөө бол хамаарлаа бууруулах. Тэгээд дотооддоо ерөнхийдөө бол өөрсдийнхөө одоо rationing system буюу одоо цэнхэр улаан тасалбар гэж яриад байдаг баха тийм. Манай ээж аав үеийнх нь нөгөө Монголын яг социализмын үеийн амьдарч ирсэн усуд тэгж яриад байдаг шүү дээ. Нөгөө хоолны тасалбар аваад тэрүүгээр хоол авдаг гэсэн ингээд яг тэрнтэй адилхан Хятадд айл хэдийн иймэрдүү тасалбарын ерөнхийдөө систем рүү бэлдэх орох энэ төр гэдэг иймэрдүү бэлтгэл ажлуудыг хүртэл хийхэд бэлэн байх хэрэгтэй гэдэг ийм юмнуудыг ярьсан гинэ. Дөрөвт нь болохоор мэдээж Орос, Иран, North Korea-тэй холбоо харилцаагаа илүү гүнзгий байлгах гэх мэтлийн иймэрдүү яриануд байсан. Энэ бол ойлгомжтой. Энэ дөр бол эргэлзэх юм байхгүй. Угаасаа тийм ажлуудыг хийж байгаа нь бол бид нарт бол мэдээнээс бол харагдсан. За, military struggle гэдэг хэсэг дээр юу гэж ярьсан бэ гэхээр Тайваныг ерөнхийдөө илүү төв болгож ирсэн юм байна. Тэгээ Тайваныг илүүтэйгээр цэргийн дайралтаар буюу одоо хүчээр Тайваныг нэгтгэх ер нь бол улам бүр боломжгүй болж байгаа гэж одоо Хятадын хувьд үзэж байгаа гинэ. Тэгээд Хятадын хувьд юу вэ гэхээр Тайваныг дотоодоос нь буюу дотоод улс төрөөр нь ерөнхийдөө бол одоо өөрсдийнх нь саналаар нэг гэж Хятадтай нэгдэх шаардлагат одоо нэгдэх нөхцөлийг бий болгох одоо тэрэнд одоо шахамдуулж оруулах юм сонирхол ерөнхийдөө байгаа гинэ. Дотоодоос нь одоо юу гэдэг юм мөргөлдөн бий болгодог ч юм уу тий. Тэгээд энэхүү YouTube-ээр яриад байгаа нэмэгтэйгийн ярьж байгаагаар бол Ши Жинпин Трамп руу залгаад худалдааны дайнтай холбоотой, тарифтай холбоотой зүйлийг ярихаасаа илүүтэйгээр хамгийн чухалчилж ярьсан юм нь бол Тайвань байсан. Тэгээд Америкийн бол зөндөө олон одоо ярих гээд байгаа шаардлагуудыг бид нар биелүүлье. Гол нь биднэрт одоо Тайваныг өгчөө. Тайваны тусгаар тогтнолыг бол одоо Америк хүлээн зөвшөөрөхгүй. Тайванд бол одоо Хятадын нэг хэсэг юм а гэдэг энэхүү мэдээллийн жишээ нь Америкийн зүгээс хий гэдэг иймэрхүү шаардлага бол ший тавих гэж залгасан энэ гэж бол яриад байгаа байхгүй. Тэгээд энэ нэлийн сонирхолтой байсан. Тэгээд энэхүү видеонд ашиглаж байгаа энэ товч тэмдэглэлээ би оруулчихна. Тэгээд энэ Notion-ыг ашиглаад ингээд веб хуудасуулгацсан энэ линкээр хүн болгон ороод харах боломжтой. Би энийг мүлжөөтэй болонгийн чатан дээр энэ линкийг оруулаад тэгээд тэр чатны линкийг description дээр оруулчих. Яагаад тэгэж давхар оруулж байгаа гэхээр хэрвээ чат руу ороод сурчих юм бол тэгээд мүлжөөтэй болон дээр орж байгаа үнгүй мэдээлэл янз бүрийн апдейтуудыг авах боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгээ манай мүлжүүртэй болон дээр бид нэр төлбөртэй төлбөргүй гэж хоёр төрлийн мэдээлэлүүд ерөнхийдөө бол оруулдаг. Хөрөнгө оруулалтын сургалт бол угаасаа үнэгүй болцсон. 5 сарын 9-нд болж байгаа. 5 сарын 9, 5 сарын 17 хичээлдээ хүн болгон чинь үнэгүй суух юм боломжтой байгаа. За тэгээ мэдээж Тайваныг ингэж онцолж ерөнхийдөө бол ярилцсан гэдэг юм яриад байгаа байхгүй. Тэгээд Бээжингийн хувьд Тайваныг авах яаралтай байдалд дараах 3 шалтгаантай холбоотой гэж байгаа байхгүй. Нэгт болохоор Хятадын эдийн засаг цус алзаар байгаа Тайваны баялаг технологийн салбарууд хувийн хөрөнгөөс амь тариа хэрэгтэй буюу одоо Хятадын хувьд нэлээд мөнгө хэрэгтэй энэ цаг үед бол Тайван бол нэлээд хэрэгтэй болно гэж байна. Тэгээд Тайваныг цэргийн аргаар Тайваныг авах нь улам бүр боломжгүй болж байгаа гэж үзэж байгаа юм ерөнхийдөө. Тэгээд stealth approach буюу 3 дахь нь болохоор улс төрийн нэвчлэлээр Тайваныг дотроос нь авах ордлого нь олон нийтийн эсэргүүцлийг тулгарч улам сул болж байна. Тэгэхээр ер нь бол уул нь бол хамгийн Хятадын хувьд бол хамгийн амар бөгөөд өөрсдөө нь одоо чинь юу гэдэг хүний цус урсахгүйгээр авах арга нь болохоор энэ дотоодоос нь ерөнхийдөө бол улс төрөөр нь дамжуулаад ч гэдэг юм уу те. Тайваныг өөрсдөө нэгтгэж авах юм байна л та. Тэгээ сүүлийн үед бол Тайванд өрнөсөн энэ янз бүрийн хөдөлгөөнүүд яваад байгаа. Тэрэнд нь болохоор Defense Taiwan тэгээд Oppose CCP буюу CCP гэдэг нь болохоор Chinese Communist Party байхгүй. Хятадын коммунист партиг одоо эсэргүүцдэг гэдэг иймэрхүү хөдөлгөөнүүд бас яваад байгаа гинэ. Тэгээ сонирхолтой мэдээлэл миний хувьд тэгээд худлааны одоо энэ хилцээртэй холбоотой ямар мэдээлэлүүд гараад байгаа гэхээр за хагас өдөр мэдээж Хятадтай ярих чинь маргааш Англитай ерөнхийдөө UK-тэй худлааны хилцээрт ерөнхийдөө орох гэж байх шиг байна. Тэгээд өчигдөр жишээ нь Канадын сая шинээр сонгогдсон Prime Ministerтэй Трамп жишээ нь пресс конференс хийгээд сэтгүүлчнэрээс ингээд асуулт аваад хамт суугаад ярьж лээ л дээ. Тэгээд
хамгийн нийтийн Prime Minister-ийг суулгачаад ярихдаа Америк бол үргэлжлүүлэн Канадыг 51 дэх state болгож авах сонирхол байгаа гэдэг. Нөгөөх нь болохоор never хизээч тийм болохгүй гэсэн чинь Трамп болохоор хизээч гэж битгий хэл энэ төр гэдэг нэг юм. Хизээч гэж битгий хизээч хэл энэ төр гэсэн. Одоо never say never те гэж мэгээд нэг иймэрдүү нэлээд арталтантай юм шиг иймэрдүү бас ярианууд явсан. Тэгээд Трампын хувьд бол энэ худалдааны тайнтай холбоотой юм дээр бол хэд нэлээд олон асуудлууд дээр нь бат зогсох нь бол нэлээд ойлгомжтой байгаад байгаа. Тэгээд хятадтай хилцээр хийсэн ч гэсэн хятадд ашигтай хилцээр хийх магадлал айгүй бага. Тэгээд миний хувьд бол тийм учраас яг хятадтай холбоотой юмнууд дээр ерөнхийдөө нэлээд болгоомжтой байх хэрэгтэй болов уу гэж бол би бол үргэлжлүүлэн бодоод байна. За хятадын хувьд бол маркетаа нэлээд дэмжиж байгаа. Тэгээд хятад яасан бэ гэхээр Төв банк маань зээлийн хүүгээ бууруулад тэгээд зах зээл руугаа 1 тэрлион юан ерөнхийдөө бол шахсан гинэ. Тэгээд энэ маань болохоор Төв банкны митинг болохоос хийсэн үйлдэл байгаа. Тэгээд Santiago Capital-аас сүүлд хятадын алтны резервтэй холбоотой сонирхолтой юм хүснэгт оруулсан байсан. Тэр нь юу вэ гэхээр албан ёсоор хятадын мэдээлдэг алтны хэмжээ 7 дахин өндөр байсан ч гэсэн хятад бол яг энэ хятадын банкны систем бол Америктай харьцуулахад илүү leverage-тэй буюу илүү их одоо хөшүүрхтэй байна гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгэхээр юу вэ гэхээр хятад Америк алцтай л гэдэг. Хятад бол гэхдээ маш их хэмжээний өөр тавьсан. Яг энэ өнгөрсөн 10 жил 20 жил болсон энэ хүчтэй өсөлт маань давхар ерөнхийдөө бол айгүй тийм эрүүл биш өсөлт болсон юм байна гэдгийг бол энэ хүн амьдэрдгүү бах юм ghost town-ууд барьсан. Тэгээ хэмжээний ерөнхийдөө бол энэ зээл гаргацсан үйл хөдлөмөрийн салбар нь ерөнхийдөө нуурж унж байгаа нь бол тэрийг бол ил болгож харуулдаг байгаа байхгүй. Тэгээд тэрний тод жишээ нь бол одоо асар их алцтай байгаад одоо иймэрдүү алттай гэж мэдээлээд байгаа хэмжээг нь 7 дахин үржүүлсэн байсан ч гэсэн хятад бол яг банкны системийн өөртөө харьцуулах юм бол Америк шиг алттай биш гэдэг иймэрдүү өнцгөөс нь ерөнхийдөө бол оруулсан байсан. Тэгээд Stanford review гэдэг Stanford-тай холбоотой юм юу хийсэн юм бэ эднэр судалгаа хийгээд оюутнуудаас сурагчдаас энэ төр ингээд нэрийг нууцлаад ярилцлага хийгээд нэлээд их ерөнхийдөө бол одоо мөрдлөг хийсний дүнд ямар дүнэлтэнд хүрсэн бэ гэхээр Stanford дээр бол хятадын ерөөсөө энэ тагнуулууд айл хэдийн ороод ирсэн байна буюу айл хэдийн за ер нь бол хятадаас сурч байгаа оюутнуудын нэг 10 хэд гинөө 15-аас 20% нь хятадаас тэтгэлэгтэй байдаг юм байна л да. Тэгээд тэр тэтгэлэгтэй байдаг оюутнууд маань яадаг вэ гэхээр яг үндэ бол тэнд үнэхээр сурах гэж ирсэн ч гэж магадгүй сурах зүгээр л хятад руу 100% мэдээлэл явуулах гэж ирсэн ч гэж магадгүй ямар ч байсан нэг юм нь юу үнэн бэ гэхээр хятадаас тэтгэлэг авсныхаа төлөө тэр Stanford дээр болж байгаа сургууль дээр болж байгаа бүх юмыг эргүүлээд хятадын коммунист нам руу мэдэгддэг гинэ. Тэгээд тэрийг олж бичсэн гэж. Тэгээд иймэрдүү яг мэдээлэлд гарч байгаа маань юу вэ гэхээр хятадын Америк хоёрын харилцаан дээр дахиад ерөнхийдөө бол илүү төг учруулахаар хилцээр хийхэд бас одоо жишээ нь юу гэдэг нь те дотор учруулахаар асуудал байгаа байхгүй. Тэгээд Трампын зүгээс бол Трампын засгийн газрын хятадтай хандж байгаа нэлийн хатуу ерөнхийдөө баримталж байгаа зүйлүүдийн нь юу вэ гэхээр ковидтай холбоотой зүйлүүдийг ил болгоо. Тэгээ хаанаас гарсан яасан ийсэн те. Тэгээ энэ дээр ерөнхийдөө бол хариуцлага хүлээх хэрэгтэй гэдэг ийм байр суурьтай байгаа бөгөөд энээс нь болоод ерөнхийдөө ший бол энэ худалдааны дайнтай холбоотой асуудал төр бол Трамп болон Трампын засгийн газарт бол бууж өгөх сонирхол айгүй бага гэж үзээд байна. Тэрэн дээр хятадын зүгээс ямар айдас байгаа вэ гэхээр хятадыг яг үнэхээр лабораторид тэр ковидын вирусыг зохион бүтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрчих юм бол одоо хүн төрөлхтний хэсэг гинт хэрэг хийсэн гэдэг одоо англиар ямар нэгэн байдлаар шүүхтээд ч гэдэг юм уу эсвэл ингээд нөхөн төлбөр шаардаад энэ төр явчих боломжтой гэж үзээд байгаа юм байна л да. Тэгээд иймэрдүү бас мэдээлэл ярьсан байсан. За яг түрүүнд дурдсан UK-тэй маргааш худалдааны шин төрлийн одоо хилцээр хийж байгаа буюу худалдааны хилцээр ерөнхийдөө шинжлэж байгаа юм мэдээлэл гарч байна. Тэгээд Трампаас өөрөө Truth Social дээр энэ хүү мэдээллийг бас бичсэн байна. За өнөөдөр ямар мэдээлэл гарсан бэ гэхээр Trump to rescind global chip curbs amid AI restrictions debate. Тэгээд Nvidia бол Jensen Huang ямар яриануудыг ярьсан бэ гэхээр хятад руу бид нэр ингээд чип заахгүй болохоор
Энэ бол ингээд айгүй том маркетинг алдаж байна. Бид нар бол ингээд хятад руу зарах юм бол айгүй хэмжээний мөнгө ингээд тэр олох боломжтой. Энэ бол асар их том боломжийг одоо бид нар Америк бол ингэж өрн тараа хийж байна гэдэг иймэрдүү юмнуудыг бас ярьсан. Тэгээд Америкийн чип үйлдвэрлэдэг тэр зүйн Nvidia-гийн хувьд те энэ чиптэй холбоотой хоргийг одоо болиулаач гадагшаа ингээд зарах боломжтой болгооч гэдэг талаас нь бас нэлийн ярьсан юм шиг байгаа юм. Тэгээд тэгсэн чинь Merlin Capital жишээ fake news tariffs will still apply. It will only apply to Saudi Arabia буюу Saudi Араб руу гарч байгаа чипнүүд дээр ерөнхийдөө хориг тавихгүй энэ гэсэн байгаа байхгүй. Тэгээд сүүлийн үед энэ AI хөгжөөд юугаар айгуу гой болцсон мэхээр ямар нэг юм итгэхгүй байгаа хүмүүсийн бичсэн твит болон тэг жиргэнүүдийг байх юм бол шууд comment section дээр ask perplexity гэдэг нөгөө AI-с асууж болно. Тэгээд би болохоор is this true гэдээ асуусан. Тэгээд perplexity болохоор based on the latest reports the Trump administration is planning to rescind the Biden era global chip export curbs not just for Saudi Arabia but as part of a broader rollback affecting multiple countries. Тэгэхээр хэд хэдэн орнууд ерөнхийдөө нөлөөлж байгаа энэ хүү Kirby ерөнхийдөө болиулна гэдэг чинь миний бодлоор хятад руу зарахыг бол үргэлжлүүлэн хорих бах. Хятадаас гадна ерөнхийдөө бол хориг тавьсан байсан орнууд байсан бол тэрэн дээр нь болиулах байгаа байх гэж би бол бодож байгаа. Ямар ч гэсэн энэ мэдээллийн дараа юу болсон бэ гэхээр Nvidia-гийн хувьцаа марч өссөн. Тэгээд Nvidia дээр энэ бол нэлээд булж мэдээ болж байгаа шиг байна. Тэгээд 50 өдрийн moving average-ийн дээр гарч ирээд айгүй хүчтэй ямар ч өсөж орж ирсэн байна. Сайн мэдээлэл болсон. Тэгээд DeFi буюу decentralized finance гэж бид нэр ярьдаг. Тэнгүүд DeFi AI хоёрыг уулзсангууд DeFi те Def AI гэдэг ийм шин төрлийн ерөөхдөө бол narrative яваад байгаа. Тэгээд тэрнтэй холбоотой зооснуудыг жишээ нь ингээд нэг хөрхөн зураг болгоод оруулсан байсныг бас би энэ дэр орууллаа. Тэгээд сонирч байгаа усуд байх юм бол эндээс бас харж болно. Би энэ ярианы нотыг угсаа юу руу оруулчихна. Чатн дээр оруулчихна. Америкийн New Hampshire гэдэг муж хамгийн анхны биткойны стратегийн нөөцийг яг хууль болгосон муж боллоо гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд стейтийнхаа нийт ассетийн 5% тэтгэхгүй хэмжээгээр биткойныг худалдаж авах боломжтой болж байна гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд худалдаж авах зоосон дээр ямар шаардлага тавьж байгаа гэхээр market cap нь $500 тэрбум ерөнхийдөө бол өндөр байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан юм. Тэгээд одоогийн байдлаар бол ийм шаардлага хангаж байгаа ганц төсөл нь биткойн гинэ. За Solana нийт stable coin-ы зах зээл дээр эзэлдэг хувь одоо эргэлздэг ерөнхийдөө stable coin-ы 5.3% нь Solana дээр байдаг болсон гинэ. Тэгээд энэ маань мэдээж зах зээл дээр хамгийн их зайлсдаг нь бол Ethereum байт юм байна. Тэгээд хоёрт нь болохоор энэ удлаа миний буруу санааг бол энэ Tron байгаад байна шүү. Tron дээр агиух USDT гүйлгэнүүд явдаг. Тэгээд USDT гүйлгэнүүд exchange-уудын хооронд чинь агиух хэмжээний USDT шилжүүлэхдээ Tron-ыг хүмүүс ашигладаг. Тэгээд Америкаас гадуур орнууд дээр хүмүүс агиух Tron ашигладаг. Тэгээд энэ Tron дээр stable coin-тэй холбоотой USDT интертэй холбоотой эдгээр ямар төрлийн хилцээрүүд хийгээд цааталт нь яг ямар юм яваад байгааг бол би мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн Tron-той холбоотой энэ гүйлгээнүүдийг яг 100% бодиттой эдийн засгийн үр ашигтай хэрэглэе гэж бас хэлэхэд бол хэцүү. Тэгэхээр би бол Solana-г бол Tron-ы дараа орж ийн гэдэг энэ статистикуудад бол нэг итгэдэггүй. Ямар ч гэсэн Tron 2-т 3-т нь болохоор манай Solana ямар ч гэсэн иймэрдүү хүчтэй өсөлтөд орж ирж байгаа. Тэгээд энэ дээр ямар төрлийн трендүүд мэдрэгдээд байгаа вэ гэхээр крипто зах зээл рүү мөнгө орж ирнэ гэдэг маань ерөнхийдөө юу хэлэх вэ гэхээр stable coin-ы supply өсгөхийг хэлээд байгаа байхгүй. Эхлээд stable coin нэмэгдэж орж ирж крипто зах зээл рүү мөнгө орж ирж гин гэсэн үг. Тэрхүү stable coin-ууд маань одоо чинь юу гэдэг нь DeFi төслүүд дээр эргэлдээд явна. Дараад нь мэдээж тэр чинь биелийн stable coin ингээд зах юм дээр chain дээр байгаа, wallet дээр байх юм бол өссөн үедээ хүмүүс тэрүүгээрээ зоо судалдаад авах боломжтой болно. Ямар ч гэсэн крипто зах зээл дээр эргэлдэж байгаа хөрөнгө маань өөрөө нэмэгдээд нөгөө liquidity гэдэг зүйл маань өсөж байна гэсэн үг байхгүй. Liquidity гэдэг маань мэдгүй байх юм бол liquidity гэдэг маань одоо бэлэн хөрөнгө, одоо хөрөх чадамжтай хөрөнгө гэж ерөөхдөө ойлгож байна. Хүнд одоо чинь үйл хөдлөх хөрөнгө гэж байдаг шүү дээ. Үйл хөдлөх хөрөнгө бол яг тийм liquid хөрөнгө биш байхгүй. Нэгсэндээ хүн өөрийнхөө амьдардаг байрыг юу зараал мөнгө болгоод эргэлдүүлээд байхгүй шүү дээ. Харин одоо юу гэдэг нь дансанд чинь байгаа checking account чинь байгаа мөнгө байх юм бол тэр маань илүү liquid хөрөнгө байхгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан зах зээл дээрх нөгөө крипто зах зээл маань цаашдаа өсөлтөө байх уугүй юу гэдгийг бид нэр юунаас харж болох вэ гэхээр юу нэг stable coin өсөлттэй байна уугүй юу гэдгээс харж болно. Тэгээд маш олон компаниуд, fintech-ийн компаниуд stable coin-уудыг хэрэглээд явж байгаа. Solana дээр маш олон stable coin-ы төслүүд ерөнхийдөө бол гарч ирсэн. Тэгээд
Минийс боддог байсан юмнууд нэг юм яа юу гэхээр окей, stable coin ерөнхийдөө бол яхахгүй ирээдүйн муу юм байна. Тэгэхээр stable coinтой холбоотой төслүүдээр бид нар буулгаш байх нь чухал юм байна. Ямар төслөөр буулгаш байх вэ гэдэг асуулт аюу сонирн байдаг байхгүй. Тэгээд миний хувьд бол энэ өнөөдөр ярилцсан энэ доор байгаа төслөөр буулгаш байгаа. Тэгээд Solana-д гарсан өөр нэг сонирхолтой статистик нь юу байсан бэ гэхээр Solana дээр гүйлгээ хийхэд Ethereum-ээс юу байгаа байхгүй 300 дахин хямдхан. Solana дээр гүйлгээ хийх нь 300 дахин хямдхан хэрнээ Solana-гийн сүүлийн 24 цагт чинь бий болгосон фи маань энэ болохоор 4 сарын 13-нд оруулсан байгаа байхгүй. Сүүл би яг нэг иймэрдүү холбогдлолтой мэдээлэл олж харчаад нөгөөдхөө дахиж олж чадахгүй 4 сарын 13-ныхыг би жишээ болгоо оруулсан. Хамгийн топ өөр бүр 5 төслүүд нийлээд ч биш үү. Solana-г жишээ нь generate хийж байгаа фигээрээ гүйцэхгүй байна гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгэхээр Solana дээр жишээ нь энэ 4 сарын 13-ны байдлаар гэхэд юу гэж харсан бэ гэхээр нэг хоногийн generate хийсэн фи маань болохоор 1 сая 180 мянган доллар байсан бол Ethereum дээр 500 мянга байсан байгаа байхгүй. Тэгэхээр Solana бол яхаарахгүй зах зээл дээр одоо product market fit буюу яг нэг тийм нэг байр суурь олцсон ийм төсөл байгаа байхгүй. Тэгээ Solana дээр бол би өргөжлөл маш буулж байгаа. Би энэ удаагийн цэглэлээр бол би Solana-г 800-аас 1000 доллар бол орж ирэх бүрэн боломжтой гэж бодож байгаа. За Solana Strategy гэдэг нэг компани байдаг. Энийг бид нэр мүлжүүртэй болон дээр нэлийн ярьж ирсэн. Тэр компани яадаг вэ гэхээр Канадад байдаг. Тэгээ Solana худалдаж аваад байдаг компани байхгүй. Тэгээд тэрний хувьцаа нэлээд өсөж исэн. Тэгээд Америкт ерөнхийдөө тэнтэй төстэй компани бий болох нь гэдээ харж исэн чинь эцэст бий болсон. Тэгээд DeFi DevCorp гэдэг энэ хүн компани маань Solana худалдаж авдаг ийм компани байгаа. Тэгээд яг одоогийн байдлаар 400 мянган шиг Solana-тай болсон. Энэ хүү Solana-гийн хэмжээ маань юу гэхээр 58 сая доллартай тэнцвэр Solana-тай болсон. Тэгээд анхын компани байгуулад ийм Solana авдаг компани байгуулна гэдэг 42 сая доллар босгоод тэгээ шууд Solana аваад энэ хүү компани маань эхэлсэн. Тэгээд эднэр яасан бэ гэхээр биш тий. Америкт January Inc гээд үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой софтверийн үйлчлэгээ үзүүлдэг нэг жижиг компаниг худалдаж аваад тэгээд тэн дээрээс нэрийн нэг төр солиод ингээд явчихж байгаа. Тэгээд Nasdaq дээр листэд ийм компани байгаа. Тэгээд 100 сая долларын market cap-тай, бага market cap-тай. Тэгвэл сүүлийн 1 жилийн дотор 600% өссөн гэхээр чинь 7x буюу 7 нуурсан хувьцаа байгаа байхгүй. Тэгэхээр нэг ийм компани гарсан. Тэгээд надаа энэ компани яг ийм төрлийн стратегиуд миний бодлоор бол одоо яг ингээд цаашдаа нэлийн popular болоод явах гэдэг. Ягаад гэвэл MicroStrategy яг Bitcoin худалдаж авч эхэлсэн. GameStop бас иймэрдүү стратеги хэрэглэж байна гэж ярьсан. Би GameStop дээр bullish байна гэдэг мэдээллийг оруулсан. Юун дээр бас Instagram дээр бас би GameStop-ыг ярьсан баг. Ягаад bullish байгаагаа бас тайлбарлаад 3 минутын рейсинг дээр хийсэн байх хэвээр. Тэгээд тэрнтэй төстэй. Гэхдээ Bitcoin авах биш Solana авдаг ийм компани байгуулж байгаа. За Solana юугаараа дагуу талтай хаа. Мэдээж bull market болох юм бол Solana миний бодлоор Bitcoin-оос илүү өснө. Одоо чинь Bitcoin 2 нуурах юм бол Solana жишээ нь юу гэдэг те 5-аас 10 нуурах ч юм уу те мэдээж илүү өсгөх нь бол хүмүүс бол энэ асуудал дээр бол марахгүй бах. Нөгөө талдаа нэг давуу тал нь юу вэ гэхээр эднэр биш те. Validator компаниас худалдаад авсан байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр Solana-гийн эднэр блок үүрэх үйл ажиллагааны ч гэсэн ерөнхийдөө оролцсон гэсэн. Одоо тэгэхээр өөрт байгаа Solana-гоо эднэр стейк хийгээд тэгээд нөгөө валидатороос орлого олоод тэгэхээр Solana маань зүгээр суухгүй давхар эднэр чинь нөгөө нэг орлого бий болгодог одоо яг Solana дээр үндэслэсэн яг бизнес бий болж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр надаа энэ компаниуд үнэхээр таалагдсан. Тэгээд яг одоо байгаа ханшны шидэ хитрхийн өндөр юм шиг байж магадгүй 103 сая долларын үнэлгээтэй 52 сая долларын тэгсэн ирнэ Solana-тай байгаа байхгүй. Тэгэхээр яг ямар нэгэн байдлаар юу гэдэг юм. Solana их өсөх эсвэл энийг жоохон унах ч юм уу иймэрдүү байх юм бол зүгээр миний хувьд бол баг зэргийн худалдаа авалт хийгээд ямар ч байсан орцсон. Дараад нь ягаад хит өсчих юм бол дараад нь фом орж байгаа эхлээд баг зэрэг аваад тэгээ хэрвээ ямар нэгэн байдлаар миний буруугаад унах юм бол дахиад нэмээд авах юм бодолтой байгаа. За тэгээд stable coin нэмэгдэж байна тэгвэл Solana нэлийн хэрэглэгдэх юм байна гэдгийг бол бид нэр статистикаас харж байгаа. Би бол ингэж бодож эхлээд бол сүүлийн 2-3 жил болж байгаа. Айгүй идэвхтэй ярьж ирсэн. Solana-г би 13 доллар, 8 доллар болоод унжаахт нь худалдаж авах хэрэгтэй гэж мүлжүүртэй болон нэр хүмүүст санд болгож ирсэн. Тэгэхээр тэрнээс хойш 10x, 15x хийгээд явсан юм байгаа даа. Тэгээд сүүлийн үед бол би юуг ажиглаад байгаа гэхээр Solana дээр хид хідэн DEX-үүд байдаг байхгүй юу? Rarium гэдэг DEX байгаа. Юу лээ? Miriora гэдэг DEX байгаа. Тэгээд Orca гэж DEX байгаа. Тэгээд хид хідэн бас ингээд нэрийн би мартцсан жижигхэн хэрэглээ багтаа бас DEX-нүүд байдаг. Гэхдээ хамгийн гол 3 DEX маань ерөнхийдөө бол энэ тэгсэн ирнэ
хамгийн өндөр үнэлгээтэй DeFi төсөл маань болохоор Jupiter байгаад байдаг. Тэгээд Jup юу хийд юм бэ гэсэн чинь хүн арилжаа хийнгүүт энэ 3 DEX-ийн аливаагаар тэр арилжаа явах юм бол илүү slippage багтай, илүү ашигтай одоо чинь арилжаа хийгээд хамгийн бага зардалтайгаар худалдаа авалт хийх гэдэг гэдгийг шалгадаг aggregator төсөл баггүй. Тэгэхээр юу вэ гэхээр хэрэглэгчдийн хувьд Orca-гийн вебсайт руу, Radium-ийн вебсайт руу, эсвэл Meteor-гийн вебсайт руу орохоо болоод дандаа Jupiter хэрэглэдэг болсон. Тэгээ Jupiter маань өөрөө үнэгүй сервисээс сүүлүүд бол жоох ингээд төлбөртэй энэ болох гээд үзээд байгаа. Тэгээд угаасаа API-тай учраас янз бүрийн wallet application-ууд маань угаасаа шууд Jupiter-ыг угаасаа integrate хийждэг. Тэгээ Phantom wallet дотор чинь гүйлгээ хийх юм бол автоматар ингээд Jupiter хэрэглээ явчихдаг байхгүй. Тэгэхээр increasingly буюу сүүлийн үед илүүтэйгээр ажиглагдж байгаа зүйл маань юу вэ гэхээр Solana шиг маш олон аппликейшнуд ерөнхийдөө нэг чейн дээр байдаг. Бүгдээрээ хоорондоо ингэж харилцах боломжтой ийм чейн дээр. Одоо Ethereum-ийн хамгийн анхны vision чинь өөрөө тийм байсан шүү дээ. Тэгээ сүүлийн үед бол баахан layer 2 гээд баахан гүүр энтер гээд ингэ заваарсан болохоос шүү. Тэгээ яг тэр vision-ыг одоогийн байдлаар бүрэн бий болгож байгаа, тэрийг үргэлжлүүлээд явж байгаа. Тэр одоо буухайг те үргэлжлүүлж байгаа төсөл бол Solana байгаа байхгүй. Тэгэхээр Solana дээр яг ийм нөхцөл дээр айгүй үнцэнтэй төсөл бол өөрийн гэсэн хэрэглэгчтэй байх, хүмүүсийн байнга ордог интерфейстэй буюу вебсайттай байх нь айгүй чухал юм байна. Тэгээ Camino-гийн хувьд бол DeFi-ийн хамгийн чухал интерфейс болж хувирж байгаа. Тэгээ MetaSwap гэдэг жишээ нь апдейт энтер гаргаад тэгээд тогтмол ер нь бол апдейтууд гаргаад байгаа. Шинээр бас нэлээд апдейтууд гаргаж байгаа гэж хэлж байгаа. Тэгээд OKX DEX-ийг жишээ нь CaminoSwap руу нэмлээ гэдгээ жишээ нь сая мэдгэжлээ. Өөр нэг төслийг бас нэмсэн. Тэгээд TVL нь хүчтэй өсөж байгаа. Тэгээд Ethereum-тэй холбоотой ингээд жишээ нь төслөөд тэгээд янз бүрийн perpetual exchange-уудын TVL-ийг харах юм бол 24 онд хийсэн all time high руу ерөөсө төгөхгүй байгаа байхгүй. Тэгээд Camino-гийн хол айл хэдийн 24 онд хүрж исэн хамгийн өндөр тоо руу айл хэдийн буцаад төхөөд эхэлсэн. Айгуу хэрэглээ сайтай ингээд явж байгаа. Тэгээд эндээс бол ер нь бол би юу гэж бодоод байгаа гэхээр Camino бол хотлож авахд хамгийн тохиромжтой төслүүдийн нэг мөн. Сүүлд Binance дээр нэг гарч нэг дээшээ нэг савчаа тэгээд унтсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр цэцмаа харин худалдаж авах тохиромжтой. Тэгээд хамгийн max дээр хэд хүрч исэн бэ гэхээр 24 цент хүрч исэн. Бид нэр энийг биш үү анх энэ 3 цент гарантай энэ доор ингэж байхад нь бол мөлдөртэй бол нэр санал болгоод тэгээд энэ бол хэдийгс хийжсэн бэ гэхээр 6-аас 8x ингэж хийжсэн төсөл байгаа. Тэгээд миний хувьд бол яг одоогийн байгаа ханш дээр буцаад ерөнхийдөө ороод эндээс бол худалдаж авах тохиромжтой цаг эргэж ирлээ гэж бол миний хувьд л үзэж байгаа. За chain-уудын flow-ыг харсан чинь биш үү те Solana-гаас бол жоохон flow гарцсан харагдаад байгаа байхгүй. Тэгээд харин хамгийн их мөнгө орж ирсэн chain юу байсан бэ гэсэн чинь Arbitrum байж таарсан. Тэгээ Arbitrum дараад нь 2-т нь base 3-т Ethereum тэгээд 4-т нь SEI байсан. Тэгээ Arbitrum бол layer 2 төслүүд донд байгаа технологийн шийдлийн хувьд хамгийн мундаг багуудын нэг. Одоо Sonic бол жишээ нь айгүй мундаг баг. Phantom чинь Sonic гэдэг нэртэй болоод rebrand хийсэн. Тэгээ Arbitrum бол айгүй мундаг баг. Америкт ер нь бол Америкт баг нь байдаг. Тэгээд ямар л их сургуулийн багш профессор энэ төр байсан нөхдүүд энэ төр анх бий болгосон юм төсөл байгаа байхгүй. Тэгээд Arbitrum дээр бол би үргэлжлүүлэн буулш байгаа. Гэхдээ сүүлийн үед бол нэмж аваагүй байжгаад энэ мэдээллийг хараад надаа нэмж худалдаж авал тохиромжтой юм шиг санагдсан. Тэгээд ямар цуврал гарсан байна гэсэн чинь Robinhood apparently considering launching a blockchain and currently deciding between Solana and Arbitrum. They personally would be very interested if they didn't go with Solana гэнэ. Миний хувьд бол шүү дээ би бараг Arbitrum-ыг сонгох гэж бодсон. Яг тэгэхээр Arbitrum Robinhood хоёр ерөнхийдөө хамтарч ажиллахаар боллоо. Arbitrum-ийн блокчейн дээр Robinhood бараг сток зарж магадгүй энэ гэдэг иймэр дүү мэдээлүүд аяг гарч исэн баггүй. Тэгээ дээрэс нь өөрсдийн гэсэн layer 2-оо гаргаад явъя гэдэг юм бол Solana-гоос илүүтэйгээр Arbitrum дээр ерөнхийдөө layer 2 гаргаж болохоос технологи маань илүү хөгжсөн. Яг тэр чиглэл рүүгээ нэлээд хэднэр resource зарцуулж хийсэн ийм төсөл баггүй. Тэгэхээр тэр утгаараа Arbitrum байх магадлал миний бодлоор нэлээд өндөртэй. Тэгээ зөвч байсан бурууч байсан алдаад ах юм байхгүй. Ягаад гэвэл Solana дээр угаасаа болшоо. Solana дээр байх юм бол Solana угаасаа байгаа. Arbitrum байх юм бол Arbitrum авсан байвал зүгээр. Тэгэхээр тэр утгаараа эндээс ерөнхийдөө бол Arbitrum-ийн ARB гэдэг зоосыг судалж авах тохиромжтой байж магадгүй. За сүүлийн үед бишээ юу болсон бэ гэхээр Тайваны доллар огцом чангарсан. Тайваны доллар огцом чангарсан маань ер нь бол одоо чинь юу гэдэг би нэг forex сонирхдаг учраас нэг тийм онц мэдээ биш байх гэсэн байхгүй. Гэтэл бишээ те цаатал нь юу байсан бэ гэсэн чинь Тайваны
амны даатгалын зах зээл маань 1.1-ээс 1.2 тэрлион доллараар өрнөлөгдсөн том зах зээл байдаг. Тэгээ Тайван ер нь бол айгүй тийм баян орон юм байна. Яг энэ ингээд тооцоолуудыг ингээд харах юм бол тэгээд энэхүү life insurance-ийн цаана ойролцоогоор 100-аас 200 тэрбум долларын Америкийн засгийн газрын бонд байдаг. Тэгээд Тайван хүмүүсийн хувьд мэдээ зардал маань өөрөө $50 байдаг. Тэгээд тэгсэрнээ цааталтаа нөгөө нэг амны даатгал янз бүрийн хөрөнгө оруулалтууд схемүүд маань болохоор доллараар одоо үнэлэгддэг ийм asset-ууд авсан байгаа даахгүй. За тэгэнгүүт нөгөө нэг энийг юу гэж ярьдаг вэ гэхээр currency exchange risk буюу валютын савлгааны эрсдэл бий болж байгаа учраас энэхүү эрсдлийг бууруулах, энэхүү эрсдлийг хайж хийх үүднээс саяны $50 чангаралттай холбоотойгоор Америкийн засгийн газрын бондон дээр зарлалт орж ирсэн гэдэг ийм only odd нэг зүйл. Би нэг бол бүрэн мэдэхгүй байна ягаад гэвэл би flow дээр тэрийг харж мэдэхгүй хүмүүсийн хувьд бол энэ бол цэвэр одоо speculation буюу таамаг байгаа. Гэхдээ энэ Brad Setzer гэдэг хүн бол нөхөр бол нэлээд ийм статистиктэй дататай яриад байгаа байхгүй. Тэгээ та өөрсдөө жишээ нь Twitter руу ороод нэлээд дэлгэрэнгүй уншиж болно. Тэгээд миний хувьд бол товч тайлбар бол энэ. Тэгээ эндээс надад юу санагдсан бэ гэхээр TLT худалдаад авчвал гой арилжаа болох юм шиг надад санагцсан байхгүй. За би TLT дээр шээд яг үнэлгээд сүүл зах зээл унахад хувцас оноо TLT өсгөх байх гэдэг жийсэн ихэндээ зүв байж байгаа сүүл рүү буруу болоод таарад TLT унаад явцсан шүү дээ. Тэгээд тэр утгаараа TLT бол арилжахад бол нэлээд түүхтэй тийм сонин зүйл. Тэгээ ер нь бол урт хугацааны бонд гэхгүй бондын ETF. Тэгээ энийг бол би зөвхөн богино хугацааны арилжаа болгож мөлжүүртэй болноор санал болгож оруулсан. Одоогийн байдлаар бол 60% ашигтай байгаа. Тэгээд нэгт болохоор шидэ $50 за чангараад одоо нэмж чангарахгүй зүгээр энэ хавцааны ерөнхийдөө ханшаа тогтоогоод барих юм бол $50 чангаралттай холбоотой бонд дээр орж ирж байгаа зарлалт дууссан гэж үзвэл эндээс өсөж болох юм. Дээрэс нь Паул бодлогын хүүг бууруулахгүй бидний инфляц одоо нэмэгдэж магадгүй гэдэг ийм айц байгаа учраас болгоомжтой байхыг сонгож байна гэж ярьж байгаа маань миний бодлоор урт хугацааны бонд дээр бол буулгаш мэдээ. Тэгээд миний зүв байж таарсан ягаад гэвэл FOMC митигтэй өдөр бонд TLT өнөдөр өсөж орж ирсэн. Тэгэхдээ энэ хөөсөлт маань 1 долларын үргэлжлэх нөө эсвэл маргааш гинт дуусаад миний бурууж тарах нь гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч нэг иймэрдүү арилжааны хувьбараас оруулсан. Тэгээ зөндөө олон бид нэр хувьбарууд оруулдаг, саналууд оруулдаг. Зүгээр жишээ олгоод өнөдөр чинь энийг ярьж байгаа ягаад гэвэл макро мэдээтэй илүү холбоотой учраас. Өөр бас сүүлүүд ярьж байгаа ID маань юу байсан бэ гэхээр мужуудтай болон бид нар яг GDX аваагүй Newmont гэдэг алтны уурхайн компани хувьцааг бид нар авсан. Би бол яг опшноор авсан. Тэгээд яг энэ уурхайн одоо чинь үгдийн хувьцааг аавна гэхгүйгээр зүгээр олон уурхайн компаниуд одоо нэгтгэгдсэн ETF-ийг багцаар авч болно. Тэгээ тэрийг бол GDX гэдэг. Тэгээ GDX бол хөдлөж авахд бол тохиромжтой байж магадгүй. Ягаад тэгэхээр энэ нэлийн удаан явж исэн энэ хүү тренд юунасаа channel-аас дээшгээ breakout хийж байгаа. Тэгээд энэ хүү breakout мен fake breakout байгаад буцаад орох нь эсвэл эндээс өргөжлөд явах нь гэдэг мэдэхгүй ямар ч байсан эндээс нэлийн сонирхолтой арилжаа болоо гэж бодож байгаа. Тэгээд GDX-ийг GLD буюу алтны ETF-т хуваах юм бол тренд нөсөлттэй байгаа буюу алт айгүй өвчтөй өсөд байгаа. Тэгвэл нь алтнаас илүү өвчтөй өсөд байгаа зүйл нь ерөнхийдөө майнерууд байгаа. Тэгэхээр алт олборлдог компаниудын хувьд ерөнхийдөө бол том bull market бас явж магадгүй. Энэ bull ерөнхийдөө бол bull market угаасаа явж байгаа. Энэ хүү bull market нь үргэлжлэж магадгүй гэдэг нэг ийм таамаг байгаа. Ягаад гэхээр гол орлого олдог алтных нь ханш өсөд байдаг. Нөгөө талдаа гол ерөнхийдөө зардал болох юу гэдэг те бензин, дизель энэ төр гэдэг иймэрдүү зардлууд маань буураад байгаа. Ягаад гэхээр бензиний ханш унж ийн, газрын цэсний ханш унж ийн. Тэгэхээр зардал буураад орлого өсөд явчих юм бол маржин маань өөрөө өсөд явчихна. Тэгэхээр майнеруудын хувьд л айгүй тийм өрөмц ашигтай ерөнхийдөө позиц дээр бас аль хэдийн ирсэн байж магадгүй гэдэг нэг ийм таамаг гаргаад байгаа байхгүй. Тэгээд өнөөдрийн апдейт ингээл болоо. Ер нь яг иймэрдүү юмнууд л ярих гэж бодсон. Яг энэ дээр нэмээд би мужуутай болон дээр санал болгож ирсэн Оскар тэгэл Хемзиг би бас сүүлд дурж ярьсан. Гэхдээ би Хемзиг бол нэг сүртэй арилждаг гэд ярьж ирсэн төслүүд маань ерөөхдөө нэлээд өссөн. Өнөөдөр бол чинь Оскар чинь 30% өссөн. Гих мэтлээ иймэрдүү мэдээллүүдийг ярих гэж бодож ирсэн. Гэхдээ хитрхи урт болох гэдсэн учраас энэ хүрээд ямар ч гэсэн өндөрлөө. Тэгээд thank you guys дараагийн дугаар болцсон.